Сайн байцгаана уу. Эрхэм үзэгчдийн мэндийг хүргье. Өнөөдөр 2026 оны 1-р сарын 13-ны мянга гараг. За өнөөдөр Америкийн төдийгүй дэлхийд дахинд бол Ираныг тойрсон мэдээлэл яриа таамаг олонний анхаарлын төвд байна. За энэ бол ойлгомжтой. Иранд болж байгаа олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан ихээхэн хурцтаж улмаар энэхүү тэмцлийн улмаас амнасаа алдсан хүмүүсийн тоо огцом нэмэгдэж байгаа ийм мэдээлэлүүд байна. За Иранд гар утасны сүлжээ үндсэндээ маш олон хоног тасалдсан. За ингээд Elon Musk-ийн Starlink үйлчилгээ оруулснаар Ирантай бас тодорхой хэмжээгээр дэлхийд дахин холбогдож тэнд юу болж өрнөж байгааг бас тодорхой хэмжээгээр мэдээлж байна. За Иранд тэмцлийн улмаас амнасаа алдсан хүмүүсийн тоог хэвлэлүүдээр маш ялгаатай янз бүрээр мэдээлж байгаа. Хүний эрхэм байгууллагууд бол үүнийг 600, 500 гэсэн ийм мэдээлэл өгж байгаа бол Ираны дотоод их сурвалжуудаас бол 10-20 мянгаар тоологдох хүн амнасаа алдсан гэдэг ийм мэдээллийг өгж байна. За ингээд ямар ч тач жагсаал цуглааны улмаас амнасаа алдсан хүн байгаа нь тодорхой. За үүний өмнө бол ерөнхийлөгч Трампын хувьд хэрвээ Ираны дэглэм жагсаж байгаа хүмүүсийн эсрэг буушгааж за ингээд хүмүүсийн амь насанд халдсан нөхцөлд Америкийн эцсийн улс ороход бэлэн гэсэн ийм мэдээллийг өгж байсан. За энэ талаас нь үзвэл Америкийн эцсийн улс Иранд цэргийн хүч ашиглах шалтгаан хангалттай үүссэн гэдэг ийм таамаг хийж болохоор байна. За ингээд Вашингтон дэс хотод одоо бол 8 цаг шөнийн 8 цаг болж байгаа. За 1 цаг орчмын өмнө гарч байгаа мэдээлэлээс үзэхэд ерөнхийлөгч Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулж байгаа тухай. За үүнд бол Трейдер Мерчендер Рубио, Батлан хамгаалахын сайд Петексэд, дэд ерөнхийлөгч JD Vance болон тагнуул хүчний байгууллагуудын төлөөлөл сайд нар оролцож байгаа тухай ийм мэдээлэл байна. За өнөөдөр ерөнхийлөгч Трамп Ирантай холбоотой мэдээлэл хийнэ гэсэн ийм бас мэдээ гарч ирсэн. За тэгвэл энэхүү шуурхай албаны хурлын дараагаар ерөнхийлөгч Трамп Иранд үүссэн нөхцөл байдлын тухай бас мэдээлэл хийж магадгүй гэсэн хүлээлттэй байна. За зарим мэдээллийг сурвалжуудаас хийж байгаа мэдээллийг үзэхэд бол Ираны эсрэг цэргийн хүч ашиглах эсхийг бол Америкийн нөлөө бүхий улс төрчдийн хоорондоо санал зөрүүлж байгаа тухай мэдээлэл байна. За мэдээж яаж ч утсан Иран бол Венесуэл биш. Тодорхой хэмжээгээр цэргийн хүчин чадалтай мөн томоохон армид ордог. За ингээд бүр муугаар ярих юм бол цөмийн зэвсэг болон бусад хүчтэй баллистик пуужин зэвсгэлсэн ийм улс гөрөн. За тиймээс Ираны эсрэг ямар нэгэн цэргийн ажиллагаа явуулах нь бол цаашдаа үүсэх нөхцөл байдлыг нарийн тооцсон. За ийм улс төрийн маш ноцтой шийдвэр байна гэдэг нь ойлгомжтой байна. За нөгөөтэйгүр Израилийн зарим нэгэн их сурвалжуудаас мэдээлж байгаа мэдээллийг үзэхэд Америкийн нэгдсэн улс бол Иранд орох нь тодорхой болсон. Зөвхөн хэзээвэ гэдэг цаг хугацааны асуудал гэсэн ийм мэдээллийг өгч байна. За өнөөдөр мөн цагаан ордон бол Ирантай холбоотой хэвлэлийн хурал хийж магадгүй гэдэг. За ийм мэдээлэл гарахаас өмнө бол Трампын зүгээс бас нэгэн Ирантай холбоотой шийдвэр гаргаад ирсэн. За энэ шийдвэр бол үндсэндээ Иран улстай ямар нэгэн хэмжээгээр бизнес хийж байгаа альва улс оронд 25% нэмэлт тариф тогтооно гэсэн ийм мэдээлэл бол ерөнхийлөгч хийж байна. За ингээд жагсаал цуглааны үеэр амир өгдсөн хүмүүсийн хажуугаар Иран улсын засгийн газар магадгүй маргаашраас эхлэн баримтлагдсан хүмүүсийг цаазаар ойчих ял оноохоор бэлдэж байна гэсэн ийм мэдээлэл олонний анхаарлыг татаж байна. За энэ мэдээлэл олонний анхааралд орсны дараагаар ерөнхийлөгч Трамп бас үүнтэй холбоотой мэдээлэл хийлээ. За Трамп хэлэхдээ эдгээр жагсагчдын дундаас баригдсан хүмүүсийг цаазаар авсан нөхцөлд Америкийн нэгдсэн улсад хатуухан арга хэмжээ авах болно гэдэг. За ингээд Ираны тэмцэж байгаа хүмүүсийг тэмцлээ үргэлжлүүлэхийг Трамп уриалаад тусламж удахгүй очно гэсэн утгатай үг хэлж байна. За мөн Трамп жагсагчдад хандаж хэлэхдээ та бүхэн тэмцлийн улам эрчимтэй үргэлжлүүлж за ингээд цаашлаад төрийн байгууллага институтуудыг хяналтандаа авах шаардлагатай гэсэн. За ийм шавдуулсан утгатай мэдээллийг бол хийж байна.
За эдгээр мэдээллийн зэрэгцээгээр бол өнөөдөр бас төрийн департаментаас гаргасан мэдээлэл мөн олонний анхаарлыг татаж байна. За ингээд төрийн департаментаас бол Иранд байгаа Америкийн иргэдийг одоо нэн даруй тус улсыг одоо орхиж гарахыг одоо анхааруулж шаардсан утгатай мэдээлэл гаргасныг та бүхэн харж байна. За үүнийг бол тус улсад өрнөж байгаа жагсаал цуглаантай холбоотой гэхээс илүүтэй Америкийн зүгээс магадгүй Израильтай одоо эвссэн цэгийн одоо ажиллагаа явуулах одоо ийм болзошгүй төлөвлөгөөтэй бас холбоотой байж болно гэсэн ийм одоо таамаг хийж болохоор байна. За тиймээс магадгүй Ираны эсрэг одоо Америк нэгдсэн улс Израилийн одоо хүчин за дахин одоо цэргийн ажиллагаа явуулах энэ удаад нэлээд одоо өргөн цаг хүрээтэй магадгүй одоо цэрэг оруулах ийм одоо хөлбөрийг бас үүсэхгүй байна. За ингээд өнөө орой өнөө шөнө болж мөрөх үйл явдлыг дараагийн мэдээгээр шургаа мэдээлэх болно. За манай сувагт subscribe хийж байгаа нийт үзэгч та бүхэнд маш их баярлалаа. За сүүлийн одоо хэдэн хоног он гарснаар үзэгчид маань subscribe-ыг одоо харамгүй сайн дарж байна. Та бүхэнд маш их баярлалаа. За ингээд за YouTube-ийн статистикаас үзэхэд бол үндсэндээ нийт үзэж байгаа хүмүүсийн одоо өмнө нь бол одоо 60 хэдэн хувь нь subscribe дарахгүй үздэг гэсэн. За ийм одоо тооцоо гардаг байсан бол өнөөдрийн байдлаар одоо энэхүү тоо огцом сайжирсан. За ингээд манай сувгийг үзэж байгаа хүмүүсийн одоо 45 орчим хувь нь одоо subscribe дарахгүйгээр үзэж байна гэсэн ийм одоо дүн гарч байгаа. За тиймээс ямар ч тач чамлахаар чанга атга гэдэг одоо үгийн дагуу та бүхэндээ баярлж байна. За ингээд та хэрвээ манай сувгийг subscribe дарахгүй үзэж байгаа бол яг одоо subscribe дарж бидний ажлыг дэмжээрэй гэсэн одоо уриалга хүсэлтийг бас уламжлая. За баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.